засаг доктортой байх гоё үг. Гэхдээ засаг доктортой байлгана гэдэг нэг улс төрчиг нэг дарангуулагчийг доктортой байлгаж болдоггүй байхгүй юу те? Энэ чинь засаг доктортой бас тусдаа асуудал шүү дээ. Цоо доктортой байлгоо. Яг үнэ. Энэ ард Өө манай ардын нам чинь те 2 том судалгаа нам ардсан намаа залгаад нэрээс нь хүнийг залгаад ингээ 96% судалтай босгосныхаа эвсэл гэж яриад байгаа. Ийм чинь ерөөсөө гаж байхгүй. Ийм юм ерөөсөө дэлхийн энэ ардчилсан улс орнтой юм ерөөсөө байдаггүй. Тэр онгоц тэр бусад худалдаа авалт малтыг тэр харах юм бол машин жишээ бүтэн нэг ижидийн орныг зүгээр барьчих гэсэн үг биш. Бид нар ууртай байна тийм. Ууртай байна гэдэг нь бид нар гарч ирээд юм сүйтгэгээд ураагаад байна гэсэн үг биш. Энэ уураа хувиргаад тийм арай илүү эерэг юм болохоор шаардлага тавиад ёс зүйн гэхэд ингээ явах нь зөв гэж бид нар үзэж байгаа. Манай Монгол шиг юм хүлээцтэй ардчлал бас цөөхөн гэж бодож штэ. Гэтэл яаж энэ өөдөөс нь дандаа зайлмих, дандаа манипуляц, дандаа нэг юм дөрмийн доторх найруулга тийм нэг 100-аад хүн доторх юм наан цаана ард уртаа орсон яриагаар шийдэх гэж оролдож байгаа. Энд гарц байхгүй шүү дээ. Би улсын хурлын гишүүдтэй нэг зүйлийг уриалмаар байна. Үнэхээр улсын хурлын гишүүн гэдэг чинь тангараг өргөсөн шүү дээ. Олон нийтийн эрх ашигын төлөө гэж жагаад өргөсөн байхгүй. Тэн дотор ерөнхий сайдын төлөө гэж тангараг өргөөгүй. Тэр тангарагаа санах хэрэгтэй. Ингээ үр дүнд хүрчих юм бол энэ Монголын засаглалт нэг юм нар хийж байгаа юм шиг тийм л үйл явдал болно доо. Хамгийн үнэтэй мега төсөл бол бидний хэрэгчлөө. Мянган мега төслөөс илүү үнэтэй.